Түшиг агаа 1980 оны нэвтрүүлгээр iPhone 13 олцсон хэргийг яриад өг. Цаг хугацаагаар аялагч гэж байдаг юм шүү. Болчтой өвөө 1980 оны нэвтрүүлгээр iPhone 13 олцсон талаар яриад өгөөч. Дэмжиж байгаа нь лайк. Түшиг ахаас. Та 1980 он TV нэвтрүүлэгт iPhone 13 олцсон мэдээг яраад өгөөч. Дэмжиж байгаа нь лайк. Түшиг ахаа та 1980 оны TV нэвтрүүлэгт iPhone 13 олцсон гэх мэдээг яриад өгөөч. Дэмжиж байгаа нь лайк. Ягаад ямар ч алдаа байхгүй байна. Сугийн төвөнд анхны зөв комент. Баяр хүргэе guys. Бид чадлаа. Эцэст нь 5 жилийн дараа бид чадлаа. (1980-ад оны ихээр Японд телевизээр нэгэн нэвтрүүлэг цацагдаж олонний алмаарлыг хүргэсэн. Тэрхүү нэвтрүүлгээр нэгэн эрэгтэй эд зүйлс харуулах бөгөөд хамгийн хачирхалтай нь 2021 онд гарсан iPhone 13 бичлэг дээр харагдсан. Сүүлийн үед сошиал сүлжээгээр энэхүү бичлэг хурцтай тархаж байгаа бөгөөд хүмүүс учрыг нь олох гэж бургинаж байна. Өнөөдөр бид энэхүү бичлэгийг нягтлж үзэх бөгөөд өөр ямар нэгэн цаг хугацааны гажуудалтай зураг бичлэгүүдийг сонирхох болно. Тухлан суугаад таалан сойрхоно. За, сүүлийн үед бол та нар нэгэн бичлэгийг намайг яриад өгөөч гэсэн санал хүсэлтүүд бол маш ихээр ирсэн. Эхлээд бол би нэг тоогоогүй, дараа нь бүр шүн унтуулахгүй утас маань дуурсан. Тэгээ өнөөдөр хэдүүлээ тэр бичлэгийг үзээд тэр бичлэгтээ ойролцоо иймэрхүү цаг хугацааны гажуудалтай дүрснүүдийг харах болно. Бидний хүн төрөлхтний хамгийн боломжгүй зүйл бол мэдээж цаг хугацаагаар аялах. Энэ зүйл ер нь боломжтой юу? Хэрвээ бидний мэдэж анзааралгүйгээр цаг хугацаагаар аялал боломжтой болсон бол яах вэ? Хамтдаа бичлэгтээ орцгоё. Ном орох юм. こちらは? За бичлэгийг харж ийн бичлэгийн дүрс 1980-ад он гэхэд бол бас харьцангуй сайн байна. Тэгээ эсвэл яг хуу сайжруулсан дүрс байж болно. Сүүлийн үед бол энэ дүрсүүдийг хуучин дүрсүүдийг сайжруулах технологи бол маш чанартай гарч ирсэн. За 8 цаг 12 минут. 何もない。なんで？何もないですよ。これ iPhone-д цаашлуулсан уу те? Campus гэсэн нэг юм нэг бичиг байна. あれじゃないです。これ例のノート。お隣のこう水道のねご利用状況をこう奥様がこう記されてた。小野口さんが書いてはったやつやね。そうですそうです。小野口様が書かれてた。それだけは残って。 Юуг нөө байж та юм бичсэн байгаа маань энэ дэр ямар нэгэн нууц захиа бидэнд үлдээсэн болов харцгаая. ノート。お隣のこう水道のねご利用状況をこう奥様がこう記されてた。 Огучи гэдэг юмны талаар ярьж гин. Хин над руу залгаж зүрхлөв. Би чухал юм хийж гин. Цаг хугацааны аяллаа талаар ярьж байгаа чи битгий над руу залгаад. Огучи гэдгийн зүгээр нэг жижигхэн хот юм байна. 24,000 хүнтэй. 小野口さんが書いてはったやつやね。そうですそうです。小野口様が書かれてた。それだけは残ってるんかいな。どういうこと？は、これは？なんやそれ。これなんだ？ Зя. iPhone 13 K харж байгаах ойролцоо тийм байна. 13 муу юм шиг байна. 箱か。名刺入れかなんかな。ちょっと重っ。 Хайрцаг юм уу гэд тэгж ин iPhone гараагүй үед бүр дээр үеийн бичлэг болохоор л тэгж байгаа. Мэдээж анх харчаад бол гайхах бах. はい。あ、これ手鏡です。 Тойл байна гэж хэлж гин жижигхэн зүгээр тэ тойл байна. Тэгээ микрофон бас дээр үеийнх энэ чихвч жоохон сэжиг татаад байна да. Энэ чихвч жоохон орчин үеийн чихвчил харагдаад нарийнхан утсан тэ. Гэхдээ тухайн үед бол ийм чихвчнүүд байсан бах. Чихвч нь харагдахгүй болохоор бас сайн мэдэхгүй байна. はい、手鏡だ。ほな手鏡とノートだけ置いて。見づらいですけどね、手鏡と。ちょっとけどどういうこと？だから今ここ。 Хөдөө тоосон гүш зүгээр тойл байна гээд. ここにある状況としては
お約束してた Огучи гэж энэ дээр хүн юм шиг байна тийм үү? Япон хэл мэддэг хүмүүс байна уу? Туслаарай. Та нарын тусламж хэрэгтэй шүү. 小野口さんがいらっしゃらない Би л нэг юм ойлгосонгүй. Огучи гэж газар юм уу эсвэл хүн юм уу эсвэл хүний нэр байж болно тийм үү? Огучи гэдэг нэртэй. За энэ бичлэг бол ер нь бол 8 сарын өмнө YouTube дээр постлогдсон iPhone 13 found in a Japanese 1980 видео гэсэн байна. Тэр нь л гол асуудал байгаа байхгүй юу? Тэгээ эхний коммент бол тайлбарлаж ийн л да. Хэрвээ энэ бичлэг 15 жилийн өмнө ядаж постлогдсон бол жоохон итгэх байлаа гэж байна. Яг зөв. За энэ штэ 24 оны 6 сарын 19 шүү. За TikTok дээр болохоор энэс өмнө байна. TikTok дээр хайлаар гарч ирэхгүй хаа ямар ч юм бол өгчтөрхөл гарч ирж ийсэн. What? За iPhone 13 гэхэлэр гарч ирэхгүй дүүл түшиг гэж хайвал гарч ирэх юм уу? Гарч ирж байна. За видео дээр нь тавьж хагаад цаас хаана гэж байхгүй л хэлгүй. Ашгүй ёо, тийм билгүү дээ. За 24 оны 5 сарын бичлэг байна. 24 оны 8 сар, 24 оны 6 сарын 2, 5 сарын 22 байна. Франц сабтайтлууд арай эрт гарсан байна. En 1980, un journaliste japonais filme un iPhone. Il s'agit d'un iPhone 13 et cette vidéo est en train de ressurgir sur le net. C'est en train de За иймэрхүү чанартай бол бас болж байна. Тэ? faire un buzz incroyable. Donc en fait, cette émission s'est tournée en 1980 et c'était aux alentours de Hiroshima. Vous savez qu'à Hiroshima, il y a eu une bombe en 1945. Toute la vie 1980-ад онд Хирошимад юу болсныг хэдүүлээ мэдж байгаа. Цөмийн бөмбөг бол дэлбэрч маш олон хүн нас барч бол нэлээд хүн төрөлхтөн дүүхэн толб үлдсэн. Тэгээд тэнд 46 он гэхлээр чинь тэрнээс хойш нэг тэгээд бараг 40 жилийн дараа нэгэн сурвалжлагч очиж бичлэг хийсэн байна. Бидний тэр харж байгаа бол Хирошима юм байна. Огучи гэдэг нь хүн юм болов уу? Хүний бичиг хайж утсан юм уу? Нэг алдартай хүн байсан юм уу? Мэдхгүй. la ville a été désertée évidemment à cause des radiations et en fait l'émission porte sur le fait que en fait ils retournent sur place pour voir un peu toutes les maisons qui ont été abandonnées, les objets qu'il y avait, etc. Et en fait à l'époque le mec pense que c'est un miroir. Parce que, en fait, théoriquement, l'iPhone, il n'existait pas en 1980. Et pourtant, ils ont bel et bien trouvé un iPhone 13. Et c'est ça le plus inquiétant, c'est que personne sait expliquer comment en 1980, le journaliste a pu tomber sur un iPhone. Et le mec est circonspect devant le truc parce qu'il ne sait pas ce que c'est. Il pense réellement que c'est un miroir. Alors, qui peut m'expliquer ce bug dans la matrice, s'il vous plaît? J'ai vérifié les sources. C'est vraiment une vidéo qui date de 1980. Vous pouvez chercher sur Internet. En 10 Энэ ярьж байгаа хүн бас өөр хэлж энд их сурвалжийг бол яг шалгаж үзсэн 1980 оны бичлэг мөн гэж хэлж дээ. Гэтэ яг баталгаа бол алга, яг тайлбарсан юм бол алга. Бүгдээрээ л ерөөхдөө шуугсан байна. Сошиал дээр хэцүүлдэ нэг нь ингээл хэлчихээр тэгэл зүгээр. Окей. Одоо учрыг нь ойлгож эхэлж шүү. 5 хэсэгтэй Японы цуврал бичлэг. Тэгээ тэр бичлэгнийх нь нэр нь болохоор хитрхи их зүйлийг мэдсэн эмэгтэй. Эмэгтэйг Kiyoko Onogouchi гэдэг гэсэн цуврал юм байна. Окей, одоо ойртож байна. Gucci. The series was posted on YouTube on 17 June 2023. Бүр 23 оны 6 сард постлогдсон юм байна. Энэ одоо өрөг бичлэг юм шиг байна. The Movies TV гэдэг ийм сувг олдохгүй байна YouTube дээр. Kiyoko Onogouchi гэдэг хайхлаар бас юуж гарч ирэхгүй байна. Michael гэдэг нэг хүн X дээр постлсон байна. Viral болоод байгаа бичлэг нь 2023 онд Японы хитрхи их зүйлийг мэдсэн эмэгтэй Kiyoko Onogouchi гэдэг нэртэй цувралын хэсэг гэж байна. Текстнэр нь болохоор энэ бол Хирошиматай холбоогүй шүү. Тэгээд энэ 2023 онд хийгдсэн бичлэг шүү гэж бол хэлсэн юм биш шүү. Окей. iPhone 13 бол 21 онд нээлттэй хийсэн. Тэгээд яг 80 онд iPhone олцсон гэсэн юу бол байхгүй гэж байна. Окей. Одоо харин яг ойртож байна. They are the creators of the video and explained that it shows a fictional incident set in Ehime, Japan. Тэгээ ясэм дээр Ehime, Японы Ehime гэдэг нэртэй газар хийгдсэн бичлэг юм байна. За хэдүүл ямар ч байсан учрыг нь оллоо. Энэ бичлэг бол жинхэнэ өөр нэг цувралаас гарсан. Гэтэ Хирошиматай ямар ч холбоогүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ бол 2023 онд хийгдсэн бичлэг байна. Одооноос нэг 2 жилийн өмнөдөө. Тэгэхээр энэ бол аль хэдийн iPhone 13 гарсан байсан үед хийгдсэн бичлэг. Тэгээ хүмүүс бол яг энэ хэсгийг сошиал дээр аваад анх TikTok дээр тавиад тэгээ ингээд бужигнуулсан юм байна. Яг жоохон хуучны хувцастай микрофонтой бичлэг жоохон таарах хүн байсан учраас шууд нэг нөхөр тийм түүхцгөө оол тэгээ зүгээр интернетээр viral болгосон байх. За энэ бичлэг хуурамч шүү guys. Би яг бодохдоо хичнээн хуурамч байсан ч гэсэн ямар нэгэн нууц агуулгдсан тийм Огучи Японы Хирошима гэдэг юм нэг онс монс тайлдаг бас нэг хуурамч юм болов гэж бодсон. Ямар ч тийм алга.
За өөр иймэрхүү дүрснүүд юу вэ гэхээр яг одоо бид нар харж байна. Энэ бол бас хамгийн алдартай зургуудын нэг. Энэ зураг бол өөрөө 1940-од онд авсан зураг. Энэ нунаас ямар нэгэн их чухалтай зүйл орж харж гин үү guys. Яг зөв, яг 40-од оны хувцлалтуудаас гадна яг орчин үеийн хувцлалтай, орчин үеийн нүдний шилтэй нэг нөхөр байна. Тэгээ ер нь тэгээ цаг хугацааны аялын талаар ярих болгонд энэ зураг бол мэдээж хүмүүс ярьдаг. Энэхүү зураг бол 2010 оноос интернетээр бол нэлээд тархаж хүмүүсийн анхаарлыг татсан зураг. 1941 онд South Fork Bridge Канадад авсан зураг юм байна. Логотой бодвол жижигхэн одоо камер, тэгээд энэ нүдний шилтэй зураг гэж байгаа байхгүй. Тэгээд энэ дэр бичснээр юу вэ гэхээр энэ бүхэн бол 1940-од онд бол байсан гэж бол битсэн. Энэ үсгтээ бодвол тэгээд жишээ авч бүр үзүүлсэн 1924 оноос 38 оны хооронд ийм хоккейн багийн ийм бодволгүй байна. Тэр бол иймэрхүү бодволох цамцнууд бол байсан гэсэн үг. Тэгээ иймэрхүү шилднүүд бас 40-од онд байсан гэж бол битсэн байна. Тэгээ 1940-од онд бол Kodak иймэрхүү камер хийдэг байсан юм байна. Энэ камер одоо жишээ нь 41 онд гарсан камер байна. Тэгэхээр энэхүү зураг бол цаг хугацааны аялагчийн зураг биш. Ер нь бол бас л хуурамч сенсац гэдэг нь бол бараг л нотлогдож байна. Мань хүн бол нэлээд загварын хандлах сайтай хүн байна. Ер нь бол тухайн үед ингэж орчин үе юм шиг хувцалсан гэж тохоор те. Энэ олон жилийн дараа өөрийнх нь зургийг интернетээр ингэж хүмүүс харна гэдгийг төсөөлсөн болов тухайн үед. За тэгвэл вэ штэ. Дараагийн бидний ярилцах зураг бол намайг нэлээд гайхшруулсан. Тэр нь болохоор юу вэ гэхээр яг одоо бидний харж байгаа энэ зураг байна. Гурван хүүхэд бол ямар нэгэн одоо газрын ажил хийж байгаа юм шиг те. Газар ухаж байгаа юм шиг энэ зураг байна. Би Наатли охиныг харж байгаа. Энэ Наатли охины царай нь танил байна уу? Та хэлтэй. Яг зөв. Нөгөө Greta Thunberg гэдэг охинтой бол бүр үнэхээр адилхан байгааг бол харж байгаа. Энэ охины мим нөөдөг How dare you гэж байгаа те. How dare you? Дэлхийн дулаарлын эсрэг ер нь бол айгүй идэвхтэн хүүхэд байгаа. Нэг хэдэн жилийн өмнө бол нэлээд тренд болж байсан. Тэгэд энэ зураг байна штэ 1898 онд авсан зураг. 120 жилийн настай зураг. Тэг хүмүүс юу гэж онол гаргасан бэ гэхээр энэхүү охин дэлхийн дулаарлын эсрэг хүн төрөлхтнийг аврахын тулд цаг хугацаагаар аялж ирсэн гэж бол ярьдаг байгаа юм. Харж байгаа CNN дээр хүртэл гарсан байна. Алт хайж байсан те бидний ярьдаг бол алтны нинжа хийж исэн зураг юм байна. Сайтн дээр бол тэр нарны эрчим хүч ашиглаад цаг хугацааны одоо машиныг зохиосон гэж бол тоглосон байна. Тэгээ ер нь бол маш ижлэг хүмүүс бол байдаг. Гэхдээ энэ бол ер нь бол намайг нэлээ гайхшруулсан. За дараагийн зургийг бид нар харж байна. Алдартай зураг 1962 оны дэлхийн хөл бөмбөгийн аваргын үеэр бол нэгэн хүн ухаалаг гар утас барьсан гэж бол харагдсан байгаа. Энэ яг ухаалаг гар утас мөн үү? Дэлгэцтэй авах шиг байна. Гэхдээ энэ бол арай л өөр харагдаад байна, тий. Арай л өөр харагдаад байна. Иймэрхүү ухаалаг гар утастай холбоотой бичлэг зургнууд бол нэлээд байдаг. Тэдний нэг нь бол алдарт. Тэгэл өмнө нь талаар ярьж исэн. Charlie Chaplin-ийг та сайн мэдэх бах. Тэгээ Charlie Chaplin-ийн энэ киноны хэсгээр бол хүн ухаалаг гар утсаар ярьж байгаа гэсэн үг байдаг. Тэр хэсэг нь хаана байна? Харж байгаа. Тэ хараарай. Ухаалаг гар утас мөн үү? Юу ч болоогүй юм шиг явж гин. Яалчгүй ярьж байгаа юм шиг яваад байгаа хгүй. Ингээд нэг юм яар. Эсвэл зүгээр нэг гэж баймаргүй сонтэй ойрхоноос харъя. Энд гар утас байна уу? Та нар юу гэж бодож байна? Тэр ухаалаг гар утастай цаг хугацаар аялагч байлаа гэж бодоход ямар сүлжээгүй байх байлаа гэж. Энэ бол хамгийн логик хариулт байна. Сүлжээгүй, интернетгүй магадгүй захилгаангүй тийм үү, цэнгэлэгч байхгүй. Хөгшин анаа өөртөө хэлэхдээ ёо миний жихний өвчин гайгүй байгаа нь яамаа гэсэн чи интернет цаг хугацаагаар аялагч. Энэ бол нэлээд яригддаг. Тэгээд магадгүй зүгээр чихээ барьж явж байгаа ч хүн юм билүү те. Бас яг баталгаатай нотлогоотой зүйл бол биш. Чихээ барьж явж байгаа л айнаа юм шиг байгаа юм. Тийм ээ. За дараагийн хүмүүсийн анхаарлыг татсан зүйл бол бас хөөхөн, ер нь бол хөөхөн. Яг одоо бидний харж байгаа энэ сонингийн хэсэг бол 1997 оны нэгэн сонин дээр бол гарсан одоо зар байгаа. Энэхүү зарн дээр бол юу гэсэн бэ гэхээр надтай хамт цаг хугацаагаар буцаж явах хинэн хэрэгтэй байна гэд хаягаа өгсөн. Буцаж ирснийхаа дараа төлбөрийг төлнө. Өөрийнхөө зэвсгийг авчрах хэрэгтэй. Гэтэ 100% аюулгүй биш. Би үүнийг өмнө нэг л удаа хийсэн гэсэн энэхүү одоо зар нэлээд олон хүний анхаарлыг татсан. 1997 онд бол хин нэгэн цаг хугацаагаар аялаад
Тэгээд бол зар тавьсан баг. Гэхдээ энийг бол хинч троллдоод хийж чадна тийм үү? Тэгэхээр баталгаа биш. Надад яг баталгаа хэрэгтэй байна, guys. 1938 оны бичлэг. Окей, харцгаая. Хүмүүс чинь чихээ барьж явдаг байсан юм уу үстэй? Халиа хараа. За удаашруулж харъя. Гар утсан мөн үү? Ухаалаг утсан мөн үү? Та нар юу гэж бодож байна? Зүгээр л эндээ нэг юм барьчихаар л утчих санагддаг болчтой цаанаасаа. Нийтээ юу вэ? Яаж яах дээр үеийн бичлэг юм аа. Дээр үеийн бичлгүүд тэгээд мэддэхгүй шүү дээ. Нэг хар юм л юм ямар ч байсан. Яг сонирхлээ. Нийгэм баталгаатай тухайн үед ийм одоо төхөөрөмж байгаагүй гэж юм. Сонирхлээ. Энэстэй яг ухаалаг гар үзэхэд бол арай том байна. Хацрандаа хүн ямар нэг гэж нааж барьмааргүй те ямар шалтгаангүй. Тэр сүлжээнийхээ цамхагийг давхар авчирсан уу гинэ. Энэ бол бүр 11 жилийн өмнөх бичлэг юм байна шүү. Ер нь бол яг YouTube дээр постлсон гэвэл оригинал 1938 оных. Бас л хангалттай биш байна. Надад яг бодит баталгаа хэрэгтэй байна. He plans to go straight ahead but with elusiveness, something he got away from prior to prison. Майк Тайсон залуу гэж. Гэтэ энэ үед ийм утас байсан билүү дээ камертаа утас. Хэдэн он бай? 2000 Once told him your greatest asset can become your greatest weakness. гар утас шиг харагдчих юм He's ер нь. been working a great deal on his boots. Гар утас гэж хэлээд бас л хэцүү л байна. Бас л хэцүү л байна шүү. Fujix FS30 гэдэг зүйл байна. Окей. Окей. Бас л худлаа сенсац болж таарлаа. 1993 онд гарсан. Тэгэхээр саяын бичлэг бол 1993-аас дараа байхаа те. Майк Тайсны эд үе чинь 93-аас хойш байх. Тэгэхээр бас худлаа болж таарлаа. За одоохондоо цаг хугацаагаар хүмүүс аялж амжаагүй л байгаа юм байна. Ер нь бол барыг бүгдээрийг нь худлаа гэдгийг нотлолоо. Тэгээд надад яг үнэн баталгаатай баримт хэрэгтэй байна шүү guys. Тийм баримт олсон байвал над руу явуулаарай. Окей? Тэр хүртэл түр баяртай бүгдээрээ эртээ бүртгүүлээд лайка дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай guys.